Өдөр тутмын Бурхны үг. Хүний амьдралын 6 онцгой үе. Бие даасан байдал 3 дахь онцгой үе. Хүн бага нас өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар нас биедэд зайлшгүй хүрсний дараа залуу настайгаан бүр мөсөн салах ёс хийж эцэг ихтэй баяртай хэмээн хэлж өмнөх замаан бие даасан насан туршийн хуваар өгтөх нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчөд тэд насан туршийн нүүр тулах ёстой бүх хүмүүс үйл явдал болон зүйлстэй тулгарч өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарх ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой 3 дахь онцгой үе юм. 1. Бие даасан байдалтай болсныхан дараа хүн бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний хувь заяаны тулгын чулууг тавьж хүний амьдралын замналын бэлтгэл үе болдог бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөөн үрж эсвэл нэмэгдүүлж эхэлдэг үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж бие даахад түүнд тулгарх нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн төрөл нь хоёул хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжил сонгон сургуулаа төгссөний дараа амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийж аятайхан ажлыг олдог. Зарим хүмүүс олон янзын ур чадвар сурч эзэмшдэг боловч тушаалгах нь бүхэл өөртөө тохирох ажил юм уу байр сууриа хизээч олж чаддаггүй. Амьдралынхаа аяны эхэнд алхам бүртэн бүтлгүйдэж хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж ирээдүйн бүрхэг амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдон чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж хизээч амжилтанд хүрч чадхааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн эсвэл бартаатай эсхийг мэдэхгүйгээр тэд хүний хувь тавилан хичнээн хойромтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж тодорхой хэмжээний алдарнэр олдог. Зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнесхийн мөнгө олж тэгснээр өөрсдийгөө авч явдаг. Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд сайн сонголт эсвэл муу сонголт хийх эсхин хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл шийдвэртэй нийцдэггүй. Ихэнх хүмүүс бага ажиллаж, их цалин хөс авч, нар бороонд хүнд хүчээр ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстэн алдарнаар авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд хүний хувь тавилан хичнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйн төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч хэдийгээр хүн зоригтой зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх хүч эсвэл чадвар
хүнд ч байхгүй. Хинч өөрийн ирээдүйг хянаж чадахгүй гэдгийг тэд анх удаага үнэхээр ойлгодог. Хүний мөрөөдөл болон хүний тулгарх ёстой бодит байдал хоорондоо үргэлж нэлээд зайтай байх болно. Аливаа зүйлс хизээч хүний хүссэн шиг байдгүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс хизээч сэтгэл ханамжтай эсвэл тааламжтай болж чадахгүй. Зарим хүн өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юу хийхээс ч буцахгүй. Аж амьдрал ирээдүйн төлөө ихийг золиослон их хичээл чармаалт гаргана. Гэвч эцэст нь тэд шаргуу ажиллах замаар хүсэл мөрөөдлөө биелүүлж чаддаг ч гэсэн тэд хувь заяагаа хизээч өөрчилж чадахгүй бөгөөд хичнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй. Хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хизээч илүү гарч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадгүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд энэ тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг нь хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармаалт, эсвэл хүний эрмэлзэл шийддэггүй, харин бүтээгч урдчлан тогтоодог юм. 2. Эцэг эхийн орхиж амьдралын театрт өөрийнхөө дүрд үннээсээ тоглож эхлэх нь. Хүн нас бийт хүрээд эцэг эхийн орхиж өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчөд хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаан болж аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгэн бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг рооль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотн холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл хүмүүс далдах ухамсартан бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор ярил өсөж том боломогцсон тэд эцэг эхээсээ бүр мөсөн тустай амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргэн бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж өсөхөөс гадна зүгээр л түүнийг өсгөхт нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй лээ. Хүний ирээдүй ямар байхыг энэ ч хянаж чадахгүй. Үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй. Хувь заяаны тухайд гэвэл хүн бүхэн бие даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй. Эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдийч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урдч нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг эсвэл ямар тавилан донд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй. Амьдралд үүргийн хүлээн авахт нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдэн
хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодиттой нөхцлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бий гүйцэтгэв. Дараа нь аажмаар, алхамаар өөрсдийн амьдралын замд гарч бүтээгчийн тэдэн зориулан төлөвлөсөн хувь тавилангаан биелүүлэн аяндаа өөрийн ирэхгүй хүн төрлөختний өргөн уудам далайд орж амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.